За тэгэхээр үзэгчдээ оллоо такси нэвтрүүлэг цаашинхийн дугаараа та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон. Та бүхэн намайг машиндаа биш хаан сууж ийнүг гайхаж байж магадгүй л дээ. Би Papamingo гэдэг сайхан кофег бас бид бүхэнд бэлтгэж өгдөг нэг юм газар байна. Тэгээд энэ газарт ороод ирсэн. Кофе уухгүй сууж байна. Энэ яагаад тэгэхээр эдний кофе намайг ерөнхийдөө өнөөдөр бол гадуур хөвгөн хөтөлгөөн ихтэй байна. Тэгэхээр бас машин бариа явахаар би ядарна. Энэний минь эсрэг одоо юу ах нь маш гоё одоо юу гэдэг биш зааж. Тэр би амар ядарна, магадгүй ядарна. Тэр ядаргааг минь энэ кофе л гаргаж өгдөө. Тэр энэ кофегаа уугаад бүгдээрээ цаашаа хамтдаа өнөдөө явцгаана. Бидэнтэй хамт байцгаагаараа тэгээд сайхан бүхнийг оллоо телевизээс такси шоу яг одоо та бүхэнд хүрч байна. За тэгэхээр үзэгчдээ Papamingo бол ерөнхийдөө 3 бэлэг ихтлгүүрээ яг доотлолт нэг давхарт нь байдаг. Энэ сайхан кофег та бүхэн уугаад үзэхгүй юу? Энэ өдрийн чинь бас ирч хүчийг энэ кофенаас авч болд юм байна. Би ерөнхийдөө кофений хэрэглээг ерөнхийдөө сайн мэддэггүй байсан. Тэгээд эдний хамт олонны буйнаар бас мэдчихэна. Тэгээд Papamingo кофе бол гоё. Тэгээд өнөөдөр бүгдээрээ олон оролцогчдыг авч азтай хүмүүсийг авч бас үнгүүгээр хүргэж өгье хүрэх ёстой газар нь. Өмнө нь такси 250 байсан. Одоо хэдэн төгрөг болсон бэлээ. Та бүхэн мэдж байгаа. Миний таксинд суусан хүн бол үнгүү хүргүүлээ зөксөхгүй бас мөнгө авах боломжтой. Бас гарын бэлгтэй. Тэгэхээр ямар азтай хүн миний таксинд суух бай бүгдээ харцгаая. Оллоо телевизийн такси шоу нэвтрүүлэгт ороод ирлээ дээ. Сайн байцгаана уу? За, танаа сайн хүрцгээх үү? 5 дугаар сургуулаа. Яа тгий. Манай шоу нэвтрүүлгийг үзчихсэн болов? Үзчихсэн. За. Гуруулаа нэг жоохон ийшлээд суучдаг юм уу? Камер руугаа нэг гоё өртөөд. Хэцүү. За. Ойлгомжтой. Ер нь бол манай нэвтрүүлэг бол зорилго нь бол таныг хүргэх ёстой газар чи хүргэж өгнө. За, өнөөдөр нийгэмд бол такси хэдэн төгрөгөөр явж байгаа лээ? 700. Тэгэхэд миний такси өнгөө. Дээрээс нь асуултанд зөв хариулж чадах юм бол мөнгөтэйч болох боломжтой. За, асуултандаа хариулаад явахд боломжтой тий. Хоёулаа юм чинь та хоёрт бас их олон давуу тал байна л да. За, асуултууд бол их энгийн асуултууд байгаа. Тэгээд анхааралтай сонсоод хариулцгаагаарай. Яа. Гарыг юу гэж хүндэтгэх нь хэлдэг вэ? За. Гарыг юу гэж хүндэтгэж хэлдэг юм бэ гэж сууж. Гарыг уу? Баяр хүргэе. Одоо 3 биендээ гуруулаа алга тушаад явна штэ. За, баяр хүргэе. Энэ болохоор ийм. Эхний 5 асуулт 500. За, дараагийн 3 асуулт 1000. Дараагийн 2 асуулт 2000. Сүүлийнх нь супер асуулт гэж өсөг байхгүй. Тэгээд супер асуултанд хариулж чадах юм бол яана авсан мөнгөө 2 төрж байж авах боломжтой. Та хоёрт бас нэг дээрээс нь нэмээд хэлэхэд боломж байгаа.
одоо юу гэдэг юм буугаад нэг хүнээс асуучих боломж хэдэн ч хүнээс хамаагүй 1 минутын хугацаанд асуух боломж байна. Дээрээс нь утсаар яриад бас лавлах боломж байгаа шүү. За юутач гуруула 500 төгрөгтэй. Дараагийн асуултыг анхааралтай сонсоорой. Дэлхийн хамгийн анхны дархан цаазах газар хаана байдаг вэ? Гинэ. Дэлхийн хамгийн анхны дархан цаазах газар хаана байдаг вэ? Хоёр ч юм бол одоо нэг хүн суусныг бодох юм бол хамаагүй илүү давуу талтай байгаа байхгүй юу? Хоёулаа. За хариулт. Мэддэггүй юу? Ээж хоёр юм тавьж байгаа юу? За, ээж яагаа мэдхгүй байна ийм юмыг. Юу штэ. Дархан цаазт газар гэдгийг ашигладаг ерөөсөө энэ нэр томьёолыг ашигладаг газар ерөөсөө манай Монгол улс л байдаг юм. Тэгэхээр энэ газар Монгол улсад байдаг. Хамгийн анхны дархан цаазт газар чинь одоо энэ Ордлын хоол юу гэдэг лээ? Богд бол. За, тэрэ уулчин байдаг байх юм да. За, амжилтгүй. Гэхдээ зүгээр 500 төгрөгийн дараагийн асуулт. 9 эрдний орон шүлгийг хэн зохиосон бэ? Гинэ. 9 эрдний орон гэж шүлэг байдаг штэ. Санаж гэнэ үү? Юу гэдэг вүлээ? Яг санживэл мөрөөс нь хэлээч. Юу сэвдгүй нээж л. Ээж нь мэдж байгаа бол хэлээ. Орж ирэх гэнэ. За тэгвэл тэр шүлгийг хэн зохиосон юм болоо? Миний их орон 9 эрдний юм блэ гэлээдэг шүү дээ. Санаж гэнэ үү? За хэлээрэй. За, бүдэрчж байгаа юм уу та хоёр? За. Ста харамсалтай байна. 500 төгрөг бас л ингээл агаар тийсгээ ичиж байгаа. Уул нь бол 500 төгрөг чи бас чгүй их мөнгө үсттэй. Ер нь бол уул нь бол харамсалтай байна. 9 эрдний орон гэдгийг бол одоо төрийн сархилд яруу найрагч, ардын орон зохиолч хэм бэ? Бонцгийн Бадарч гэдэг хүн бичжээ. За харамсалтай байна. Хүмүүс хараад өстой энэ хоёр ямар энгийн юм дээр унчваа гэж харж байгаа бах та. За дараагийн асуулт. Энэ сард олдоо телевизээр ямар киноны сар гарч байгаа вэ? Нэг юу шинэ жилийн баяр төрүүлсэн. Christmas тийм сар. Баяр хүргэе. Горол ээж нь халгаад ичл та өөрөө хариулахгүй байж гоё дэмжилтэй. За яалтчгүй тийм олоо телевизийг бас үздэг юм байна. Манай телевизийг тийм нийтмийн кино гэсэн тий. За энэ сар бол ерөнхийдөө comedy and the Christmas movie гэж гарч байгаа байхгүй юу? За амжилттай хариулсан 1000 төгрөгтэй болсон гуруулаа. За дараагийн асуулт. Ингэж яваад байвал гоё шүү. Иесус хэдэн сарын хэдэнд төрсөн бэ? За Иесус Христ гэж байдаг. Хэдэн сарын хэдэнд мэндэлсэн юм болоо? Чин хэдэн сар гэдэг вэ? 12 сар. За хэлээрэй. Мэдэндээ чи явуулна. Хэдгээр ангиуд үү? Одоо 10 дугаар ангийн хүүхдүүд үдийд бол мэдчих хэвээр. Ирэх жил төгсөх юм байна штэ. Уул нь бол. Тий. Ээж бол одоо бүр нэлээд хэдэн жил элийн өмнө бол одоо 10 жилиг бол төгссөн шүү дээ. Их сургуулийг ч гэсэн. Тэгэхээр энэ зэрэг ямиг бол олон шууд хэлэх хэвээр. Энд чи юу лээ? Буруу ороод ирсэн үү гуруулаа? Зөв. Тэгээ зүүн иргэдэн шүү дээ, тий. Тий. За. Хариулт. 12 сар. За 12 сарын тэгвэл. За 12 сарын зөв байна. Сонсч ирсэн юм уу? Тэгээ нэгсээ
Санаанд орж ирдэггүй. Санаанд орж ирдэг байя. За тэгвэл 12 сарын 25 буюу Крисмсийн баяр чинь Иесусийг Христийн мэдлсэн өдөр гэж тэмдэглэдэг юм байна гэж. Өдөрлөөд өдрийн аль нэг. 12 сарын 25 байхгүй. За үүнээс хойш тэгэж иймэрхүү энгийн юм дээр алдахгүй шүү заа. За 500 төгрөгийн юм байна. Асуултууд дууссан. Гуруула 1000 төгрөгтэй болсон. За одоо 1000 төгрөгийн 3 асуулт руу орж шүү. Анхааралтай сонсоорой. Өвлийн үгнийг Монгол улсад хамгийн удаан хийсэн жүжигчнийг хэн гэдэг вэ? Энийг бол одоо ээж ч гэсэн мэдчихэж байгаа шүү дээ. Айгүй л хүүхэд байхад нь хийж исэн хүн одоо хийж байгаа. Царайг нь мэдээд байдаг аа. За. Хин гэдэг үлээ харин. Цагааны цэгмэд байгаа шүү. Цагааны цэгмэд байгаа юу? Үгүй аа. Хэн байсан бэ? Одоо энэ дээр бол 1000 төгрөгийн чинь хүн рүү уцтаад асуусан ч болж штэ. Асуух юм бол миний утсыг ашиглаж болно те. За. Харин хинээс асуух вэ? Ангийнхаа багш руу яриад асууцж болж байна. Эсвэл яг мундаг мэдлэгтэй хүнээс ч гэсэн асуусан болж шít. За. Манайхаа ингэж шүү. Нэг юм асууж гин гэл. Хамгийн удаа. Хамгийн олон жил одоо Монгол улсад өвлийн үгэн гэж нэг ийм ажлыг хамгийн удаан хийсэн хүний нэрийг хэн гэдэг вэ гэж байгаа шүү дээ. Жүжигчин тий. Тий. Гой уцаараа ярихтаа гуруула спикер дээр нь тавьж байгаад ярьчвал тий. Спикер дээр нь дарчаарай. Шаа сайн байна уу нэг юм асуусан юм аа. Тэр танилаач чад. Авдгүй юу? За хичээлтэй байгаа юм шиг байна тий. За тэгвэл өөр хүнээс сууж үзэх юм уу? Яг сургууль дээр нь юм уу тий? Тий. За тэгвэл гуруула баг ирцэн байна да тий. Тэгвэл энэ авираа өмсгөө зөксчих юм уу гуруула? Байна. Анжаана тэр нэг сая таксиас сууж такси шоу нэвтрүүлэгт оролцож байна. Үзээд тэгээд нөгөө Монголд хамгийн удаан өвлийн өвгөн болсон жижигчэн дээ. Гомс. Баяр хүргье. За дахиад алгадчих штэ гуруулаа. 1000 төгрөгтэй болсон. Инхээр одоо хэдэн төгрөгтэй болсон? 2000 төгрөгтэй болсон. 2000 төгрөг гэдэг бол бас ч их мөнгө штэ. За гомсронгой яаж ийсэн юм бэ? Хамгийн удаан олон жил одоо өвлийн өвгөн гэдэг зүйлийг чи хийж ээжээ Монгол улсад. За тэгвэл дараагийн асуулт анхааралтай сонсоорой. Бас л 1000 төгрөг штэ. Монгол улсын гавьяа жүжигч нь Аглуу нэрээр алдарсан жүжигчний бүтэн нэрийг нь хэн гэдэг вэ? Хичээ шүү. Аглуу гэж ингэ гэдэг үлээ. Нэг 2 3 за хариултыг хэлээ. Батулга. Харин хэн блэ? Би хэлээд өгчих юм болоос гоо олчих штэ. Хэн блэ? За Батулга баяр хүргэе. Монгол улсын гавьяа жүжигчин Батулгыг ерөнхийдөө тэр Аглуу гэж дуудсан юм байна. За гоё байна. Дүүгийн нэр хэн блэ? Шинцэцэг. 5 дугаар сургуульд сурдаг. Зя. Өстой мэдлэгтэй дөө байна. Батлага. Зя. Дараагийн асуулт анхааралтай сонсоор. Хэдэн төгрөгтэй болсон гуруулаа? 3000 төгрөгтэй болсон. Зя.
Дараагийн асуулт. Дэлхийн хамгийн өртөг өндөртэй хотоор аль улс, аль хот ордог вэ? Өртөг өндөртэй хот гэхээр чинь Дэлхийн хамгийн өртөг өндөртэй. Нью-Йорк юм болов уу? Харин юу юм бол одоо би хэлээд өгчих юм бол бас сонир болчих гээд байна шүү дээ. Өөрөөс нь гэсэн. Нью-Йорк. Эсвэл одоо яг буруулаа буугаад нэг хүнээс суучиж болно шүү дээ. Чи одоо сургуулийн чин гадуур явж байгаа таньдаг одоо мэддэг хүүхдүүд чинь байж магадгүй шүү дээ. Физикийн талаас нь эсвэл супер асуултаа бас хүмүүсээс тэр боломжийг ашиглаж болж байна. Одоо сүүлийн боломж үлдсэн шүү дээ. Нью-Йорк Лондон байж. Харин тийм. Аль нь юм бол мэдэхгүй л байна л да. Нэг улс байдаг байх нь. За. Нью-Йорк. Хариулчих уу? Буруу. Одоо яг энэ дэлгэцний доор ямар хэлбэртэй юу гарч байгааг та бүхэн хараарай. Чамаг айг бол яг зохих гэжсэн байж магадгүй. Юу гэхээр Япон улс дэлхийн хамгийн өндөр өртөгтэй улсын одоо нэг 10 улсын тийм жигсаалт гаргасан. Япон улс маань номер 1-т нь орсон юм байна л да. Яагаад тэгэхээр 1 м квадратад оногдох одоо хүний тоогоороо мөн дээрээс нь одоо зүгээр жишээ дуртахад 2 өрөө байрал гэхэд Японд 1 сарын хугацаатай түрээслэхэд $4,500 түрээслэх жишээтэй. Тэгэхээр дэлхийд дээрх хамгийн өндөр өртөгтэй Япон улсын Токио хот байдаг байх нэ. Орч ирээд гэсэн. Тэгээ хэлчихгүй яасан юм бэ? Осака хот бас 2 дугаарт нь орд юм байлаа. Японы Осака хот. 3 дугаарт нь Оросын нийслэл Москва. 3 дугаарт нь орд юм. За 1000 төгрөгийнхээ асуултуудыг гуруулаа дуусгасан. Одоо 2002 асуулт руу орох уу? Дэлхийн хамгийн өндөр барилга хэдэн метр өндөр вэ? Гэж байна да. Хаана үдий ер нь? Барилга юм уу? Тийм, барилга. Хамгийн өндөр барилга. Юу тэрээр биш юм лээ. Аль? Парисын замхаг бол өмнө нь байсан. Бүр нэлээд дээр үед байсан. Хамгийн өндөр нь бол байсан. Одоо л биш. Биш. Анх ч нөгөө пирамид байж байгаа л дээшлээд Парисын замхаг боллоо. Дахиад дээшлээд Японы тэр нөгөө Токио Tower энэ төр чи ороод дахиад дээшлээд Тайваны нөгөө нэг Тайпей гэж замхаг ороод гэлэнгэл дээшлээд исэн баггүй юу? За хариултыг өгье. Тэр биш. Мэдгүй юу? Ээж яасан? Мэдгүй юу? Одоо яг бодож байгаа бол бодлоо хэлж болно шүү дээ. Альтернатив бодож байгаа зөв бодсон байсан тэгээд хэлж чадаагүйгээсээ болсон шүү дээ. Одоо бодож ивэл одоо гуруулаа шууд бод хэл та. За тэр улсаа. Тэр улсад байдаг тийм байшаа. Яа, цэцэд байдаг бол яг тэр хэд мэдгүй байна. Мэдхгүй байна. За хоёлаа мэдхгүй байгаа юм чи буугаад өгчи амар. Яа өгсөн чинь газрын диважин гэж манай гариг дээр хаана байдаг вүлээ? Аль газрыг одоо газрын диважин гэж яриад байгаа вүлээ? Дэлхийд дээрх 7 хоттой зочид буудлыг хүртэл байгуулж чадгаа шүү дээ. Дубай. Дубайд байдаг тэр барилга маань дэлхийн хамгийн өндөр барилга сая сүүлд нээлттэйсэн 2010 онд нээлттэйсэн тий. Тэр барилга бас Дубайг одоо төгсчүүлэх бас газрын диважин болох олонний хөлийн газар болгохын тулд бас 20 тэрбумын тийм ажиллагаа хийгдэж байгаа юм л л дээ. Тэгээ 1.5 тэрбумын тэр байшин зарцуулсан. Тэгээд тэр байшин маань өөрөө 828 м өндөр байшин байх нэ. Тэр байшин бол одоо манай гариг дээр хамгийн өндөр барилга. За. Харамсалтай байна. 2000-ийн сүүлчийн асуулт. Хуучин Монгол бичгээр ямар амьтанд Минэхэ гэж бичдэг вэ? Минэхэ. Тэ, Монгол бичиг үзчихсэн үү? Хоёулаа л үзчихсэн. Тэ. Одоо нэг ингэж ингээд зурж мурж үзэх юм уу? Минэхэ.
За Минэхэ гэж ер нь ямар үгийг тэгэж Амтэн юм уу үг юм уу? одоо ингээ амтэн ингэж бичдэг байх нь шүү дээ. Монгол бичгээр тэгээ галиглаад унших юм бол Минэхэ гэж уншигдаг. Нэг амтны нэрийг тэгж бичдэг байх нэ. Тэгэхээр тэр ямар амтэн бэ гэж асууж байна. Минь чичээрээ биш. За ямар улс вэ? Гэхдээ ямар улс вэ гин ямар амтэн бэ? Одоо улс ярьсаар гаад. За хариулъя. Бинго. Бууди одоо азандаа найдаа. Минь. За хариултыг мэдхгүйгээр авлаа. Мэлхий гэдэг үгийг монгол бичгээр ингээ галиглаад бичих юм бол Минэхэ гэж бичигддэг юм байна. За мөн үү? Монгол хэл бичгийнхаа багшаас сусан ч болж байна. За тэгэхээр 2000-уудынхаа асуултнуудыг дуусгасан гуруула хэдэн дөрөвтэй болсон бэлээ? Эхлээд 500-ийн 2 асуултанд 1000 2000 штэ. Тэгээд нөгөө нэг гавьяач үчигч аглуугийн нэрээ хэлсэн штэ. Тэгэхээр чи 3000. Тэгээд дараа нь юу хэллээ? Дараа нь хариулаагүй штэ. За тий. Тэгэхээр 3000 төгрөгтэй болсон байгаа юм шүү дээ. Бас сайн бодохгүй бол. За 3000 төгрөгөө надад барьцаалаад супер асуултанд хариулж болж байна. Супер асуулт бол 4 боломжтой. А, Б, В, Г гэсэн боломжтой. Тэгээд хэрвээ хариулж чадах юм бол тэрийг 2 төржүүлж авна. 6000 төгрөгтэй боно. Хэрвээ хариулж чадахгүй бол мөнгөгүй боно гэсэн үг. Тоглоёгээ зөвшөөрвөл санал нэгтэйгээр тгий игээд би 3 таланд 2 3 тоосны дараа тэххгүйгээ хэлье заяа. За 1 2-ын 3. Чанга хэлтэй. 1 2-ын 3. Тэгээ. Зя. Асуултаа анхааралтай сонсоорой. Зоригтой байна гэдэг бол зөв шүү. Хамгийн анх хадгийг хэн гэж хүн үүсгэсэн бэ? Ад нь манай эртний өмнө 5 дугаар зуун жидха, Б нь манай эртний өмнө 4 дугаар зуун бишүү гарма, В нь манай эртний өмнө 3 дугаар зуун гарма бэрва, Г нь манай эртний өмнө 5 дугаар зуун ониса буро. Гэж ийна. Дахиад уу? Болгүй яах вэ? Би амаараа хэлээд үгүй. Ингэж юм л да. Хамгийн анх хадгийг одоо хэн гэж хүн одоо үүсгэсэн юм бэ? Тэрнийгээ бас манай эртний өмнө үүссэн тодорхой болчлаа тий. За тэгээд эхнийх нь болохоор манай эртний өмнөх 5 дугаар зуун жидха гэдэг хүн. Бэд нь манай эртний өмнөх 4 дугаар зуун бишүү гарма. Гэд нь манай эртний өмнөх 3 дугаар зуун гарма бэрва. Гэд нь манай эртний өмнөх 5 дугаар зуун ониса буро гэдэг хүн байна. Энэ 5-ын, энэ 4-ийн аль нь вэ? А, Б, В, Г. Гэж байна да. Бид нар бол ахуй хэрэглээнд гэхээсээ илүү ер нь хүндтгэлийн ер нь юу гэдэг бүгдэнд нь хэрэгжилж идэг те. Цагаан сараар ч гэсэн бид нар хэрэгэлдэг шүү дээ. Б нь юм блэ? Б нь болохоор манай эртний өмнөх 4-р зуун бишүү гарма. В нь болохоор манай эртний өмнөх 3-р зуун гарма бэрва. Г нь ани сапуро. А нь болохоор жидха гэдэг ингээ 3 нэр. Гэхдээ 4 нэр. Чи өөрөө хэлээд мөнгө авах юм бол хоёулаа авнаа гэж ярьж байгаа. Миний хүн бодож байгаас шал хэлчихгүй да. Ээж ч гэсэн гоё зөвлөдөж байгаа тойлоо хэлж олно шүү дээ. Б юм болов. Б хоёрыг аль нэг нь багт. Энд Б хоёрын БВ хоёр айлг. Эсвэл гуруулаа эргэлзээд байвал одоо ч жиггэн сургуулийнхаа энэ чинь ирсэн гэдгээ ашиглая л да давуу талаа тэхүү. Тэгвэл гуруулаа бууя. Яг одоо. Хамгийн анх
хадгийг хэн гэж хүн үүсгэсэн бэ? Аад нь манай эртний өмнөх 5 дугаар 100 жидха, бэд нь бишүү гармаа, вэд нь гармаа бэрва, гээд нь ни сабуро гэж хүмүүс байна л да. Тэгэхгүй шүү дээ. Багш уу те? Энэ сургуулийн багш уу? Тийм үү. Юу нэ багш вэ? Математик. Тэр чи арай төсөөлөл багшаас сууж байгаа шүү дээ. Уул нь мэдчихвэл мэдчих юм. Тий. Дахиад чам боломж байгаа ш 1 минутын дэвтэр шүү дээ. Оо. Зөөлөг орчих юм уу? Гялс. Гялс асах юм уу? Юу хугацааны яваад байна шүү дээ. Эндээс үү хинээс асууна. Хинээс ч хэлэл. За тэгэхээр үзэгчдээ 6 минут яг миний гарт байна. Үнхээр ацсан бол өнөөдөр хариуч чадсан юудээ яг мөнгөний даргаж өгөх бэлэн болсон байна. Одоо ер нь өнгөө хэмжээч зүйл авсан тийм. Өөрийнхөө юм мэдлийн чадвараараас авч байгаа хүмүүс баяр үргэлж өгч байгаа шүү. Зөв зүйлээрээ. За баярлалаа. Гэр бүл насаас. За баярлалаа. За баярлалаа. За дөө. Дараа хаач байсан таамаглах юм бас хот би хийшин заяа. За баярлалаа. За энэ үзэгчтэй манай гисэн шоуны төлөвлөгөөний режиссер эхний хоёр арчигч маань үнээр ондог авьяастай бас мэдлэгтэй хүмүүс байдаг. Зөв хариулж чадсан. Супер асуултанд хариулж чадсан. Супер асуултанд ер нь бол азар хариулсан шүү. За тэгэхээр өнөөдөр бас ямар нэгэн азтай хэн гихч хүн бас таксид маань орцох вэ, суух вэ гэдгийг өнөөдөр ядтай үзцгээе. Цугаа бүтэн солиороо сайхан бүхнийг хадлаад хийжсэн. Манайх бүх төрлийн автомашины хаалга, дээвэр, салоны доторлого, джип машины нэмэлт тоноглол, сафари хоол, ачаа, хамгаалалтын төмөр гүпер зэргийг хийж суйрлуулан кузов засварыг чанарын өндөр түвшинд хийн. Хаяг цайз захын Петровс бензин колонкийн замын урд жолооч таны итгэл данд Бат хүлэг автосервис. Манай компани нь бүх төрлийн автомашины кузов засвар, хаалга, дээвэр, салоны доторлого, жип болон суудлын автомашины зориулалтын хэвлэмж шахмал хулдаас ВАЗ программны доторлого бэхэлгээ, суудлын пресс, дулаан бүтээлэг, ачааны автомашины тент каркас зэрэг үйлчлэгийг чанарын өндөр түвшинд хямд хийж гүйцэтгэнэ. Хаяг цайз захын Петровс бензин колонкийн замын урд талд Бат хүлэг автосервис. Бүгдийг нэг дороос